Тэгэхээр гадаад зээлгийн зарцуулалт өргөөжийн асуудал бодлогын төвшөнд дахин зөвхөгдөж шинэ зохицуулалтын тухай яриа идэвхжиж байна. За энэ хүрээнд зээлийн удирдлага төсвийн тогтвортой байдал үзүүлэх нөлөөг илүү тодорхой болгох шаардлага тавигдж байгаа юм. Тэгэхээр энэ сэдвээр бид улсын хурлын гишүүн Уян, мөн улсын хурлын гишүүн Жаргалан болон төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Дэлгэр сайхан нартай ярилцгал нөсөд төрөлзөөсөнд баярлалаа, бүгдээр нь өглөөний мэндийг хүргэе. За бидний өнөөдрийн бас сэдвийн ярилцлага хилцүүлэг эхлэхээс өмнө CNBC-ийн цэрэн долгор бас бидний хилцүүлэг асуудалтай холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээллийг төрүүлж хүргэнэ. За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр улсын хурлын нэр бүхий 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг энэ 7 хоногийн өдөр чуулганаар эцэслэн шийдвэрлэх гэж байна. За хуулийн төсөл нь гадаад зээлийн их үүсвэрийг илүү оновчтой хугацаанд нь ашиглах замаар эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий өдөр томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа. За хуулийн төсөлд газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, за Улаанбаатар хотын Сэлб дэд төвд түшгэлсэн орон сууцжуулах төсөл зэрэг 3 томоохон бүтээн байгуулалтыг хамруулсан байгаа. Тэгэхээр эдгээр төслүүд нь эрчим хүч, дэд бүтэц хот байгуулалтын салбарт стратегийн ач холбогдолтой гэж тооцогдож байна. Тэгэхээр хууль санаачлагчдын мэдээснээр бол хуулийн төсөл батлагдвал за дээрх төслүүдийг 2-3 жилийн дотор ашиглалтанд оруулахад бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За харин хуулийн төсөл хэрвээ батлагдаж чадхааргүй бол 10-аас 15 жилээр хойшлох эрсдэлтэй байна гэж хэлж байна. Тэгэхээр харин зарим гишүүдийн зүгээс бол энэхүү төслийг шүүмжилж байгаа. Тэгэхээр улсын төсвөөс гадуур нэмэлт санхүүжилтийн механизм бий болгож байгааг бас анхааруулж байгаа. За мөн Сэлб дэд төвийн орон сууцжуулах төслийг хуулийн хүрээнээс хасах нь зүйтэй гэсэн байр суурийг бол илэрхийлээд байгаамаа. Тэгэхээр энэ хуулийн төслийн талаар нэг талаас эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжоо гэж үзэж байгаа бол за нөгөө талаас бол төсвийн сахилга бат өрийн удирдлагатай холбоотой маргаан дагуулсан асуудал болж байна. Тэгэхээр энэ хуулийн төслийн талаар сангийн сайд болоо хууль санаачлагч Алтан Шагаа гишүүний байр суурийг үзэж тавханд хүргье. Төсвийн гадуур төсөв бий болно гэсэн ойлголт байхгүй. Яг тэгэхээр эн чинь зарлага Монгол Улсын гадаад авсан гадаад зээлийг бид нар сангийн амдраа бүртгэлтэй тэр хэмжээндээ зардал нь бүртгэгдээд явна. Энэ гол асуудал юу гэхээр зэрэг одоо өнөөдрийн байдлаар 76 гадны зээлээр 76 орчим төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Төсвийн тухай хуулиар биднэрт энэ жилийн авч ашиглах хэмжээ маань 1.2 их 80-ыг авч ашиглахаар 26 оны төсөл төр суулгаад өгсөн. Энэ 74 төсөл хэмжээнээс зөвхөн Эрдэнэ бүрэн газрын тос гэхэд бид нар одоо 30 оноос 28 оноос наашаа бүгдийг ашиглалтанд оруулахаар төлөвлөж ажиллаж штэ. Ингэхэр чи эдний хувьд бол одоо жишээд энэ жилд ашиглах хэмжээ нь хэрэгцээ нь буюу бүтээн байгуулалт шаардах чинь хөрөнгө оруулалт нь 1.8 их 80 байхгүй. Гэтэл бидний зарцуулах буюу одоо ашиглах хэмжээ маань төсвийн хуулиараа 1.2 болсон байна. Тэгэхээр цаана энэ хоёроос ч гадна 74 төсөл хөтөлбөр байна. Тэгэхээр энэ хоёрыг 1.8-ыг гаргалаа гэхэд нөгөө үлдчихэж байгаа төсвийн хүрээнд зарцуулах байгаа боломж нь 1.2. Энэ дээр нөгөө 72 74 төсөл хөтөлбөрөө бид нэр санхүүжүүлж явах тэр боломж өртөгч байгаа. Энэ ямар нэгэн төсвөөс гаргаад хяналтгүй болгож байгаа асуудал огт биш. Ерөөсөө бид нар хугацаанд энэ төслүүдээ ашиглав. Бид нар гадны улсуудаа зээлийн гэрээ хийгээд, хилцээр хийгээд зээл авчдаг. Тэрийг төсвийн хуулиар ашиглаж чадахгүй. Тэгээ ингээд бид нэр ашиглаж чадахгүй нь одоо өнөөдөр 13.8 их 80 төгрөг. Энэ мөнгөндөө бид нар хүү төлөөд явж байгаа. Алдагдлаар. Тэгэхээр энийг бид нар нөгөө талдаа төслүүд маань хугацаанд ашиглалтанд орохгүй хойшоо сунна. Энийг дагаад төсвүүд өртгүүлсэн. Тэгээд эдийн засгийн үед бидэрт өгөөж өгөх хугацаа маань хойшлоод байсан. Сангийн яамны тооцоололоор бидний өгж байгаа мэдээлэлээр үл жилдээ 54 тэрбум төгрөгийн одоо хүүгийн албанд тооцогдож байна гэж. Одоо энэ байдлаар бид хүү явах юм бол 10-аас 15 жилийн дараа нь үйлдвэрч ашиглалтанд орох байхгүй. Энэ хууль эрх зүйчний сайжруулаад өгөх юм бол нөгөө гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваад 2-3 жилийн хугацаанд энэ томоохон стратегийн энэ хөрөнгө оруулалтаа хийгээд бүрэн асуудлаа шийдэхийн бүрэн боломж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо их олон талын байр суурийг илэрхийлж байгаа. За зарим нь одоо эрх шиг байгаа ч юм уу үнэхээр ойлгохгүй. За тэгэхээр яг энэхүү асуудалтай холбоотойгоор яг хуулийн төслийн үзэл баримтал болоод яг бодит үүссэн хэрэгцээ шаардлага нь юу байсан талаар нөгөөдгөр батлагдсан тохиолдолд өөрөө энэ хууль маань яг гол үр дүн нь юу гарах талаар хамгийн дөрөнд улсын хурлын гишүүн Уян танаас тодруулж байна. За сая сангийн сайд бас хэллээ. Нийт Монгол улсад гадаад зээлгээр 76 төсөл хэрэгжиж байгаа гэд. Яг өвний дүнгээр нь хэлэх юм бол баг 18 их 80 төгрөгийн гадаад зээлийн төслүүд байгаа. Тэгээд энэ зээлээ ашиглаж байгаа байдлаа бид нэр аваад үзвэл 30% тагнал баг 29.6 ч гэсэн 24 онд 25 онд тэр хангалттай бид нар зээлээ
Үнэн гэсэн зээл ашиглаж чадахгүй байгаа асуудал нь манай өөрийн төсвийн нөхцөл байдалтай холбоотой. Тэгээд дотоодын урсгал зард маань дотоодын нэмт бүтээгдэхүүний 24%-аас нь хэтрэхгүй гэсэн хуулийн заалттай холбоотой. Тэр нь явандаа 15% болж буухтай холбоотойгоор ингээд тэгээд таазан тулчиж байгаа учраас томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ гэж гадаадаас зээл авчаад тэгээд зээлээ ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай байгаа. За энэ хуулийн төслөөр болохоор 3 гол төслөө энэ яг одоо нээж өгье гэж. Тэгээд энэ болохоор Эрдэнэ бүрэнгийн 90 мегаваттын усан цахилгаан станцын төсөл байна. Баруун бүсийг тэр чигт нь цахилгаанаар хангах гэж байгаа. 80% нь одоо бид нар гадаадаас авдаг байгаа баруун бүсийг. Тэгээд тэрийг 100% дотоод усууд тэр цахилгааныг хангах гэж байна. Газрын тосны үйлдвэр хэрвээ ашиглалтанд 28 онд орчих юм бол нийт бид нарын гадаадаас авдаг газрын тосны бүтээгдэхүүний 55%-ийг дотооддоо үйлдвэрлээд тэгээ гадагшаага гардаг тэр их долларын урсгалыг бас дотооддоо тогтоох ийм боломж нь бүрдэж байна. За тэгээ сэлб дэд төвийн бүтээн байгуулалт хэрвээ орчих юм бол Улаанбаатар хотын одоо энэ агаарын бохирдлын асуудал, орон сууцчлалтай холбоотойгоор тэр чигт буураад явах ийм төсөөлттэй. Тэгэхээр яг энэ хэрэгтэй байгаа төслүүдийг ойрын хугацаанд бид нар энэ төсөөс боломжийг нь хэрвээ нээж өгөөд энэ хууль батлагдчих юм бол энэ ойрын хугацааны олон том асуудлууд шийдэгдэнэ гэж харсан учраас энэ хуулийн төсөл явж байгаа. Тэгээ энийг дэмжиж зурсан гишүүдийн нэг байна. Тэгэхээр жаргалан гишүүнээс бас тодруулахад ер нь яг одоо саяны яригдсан 3 том төсөл үү шүү дээ. Тэгэхээр энэ яг энэ хууль бол нэг удаагийн хууль гэж тайлбарлагдаад байгаа. Нөгөөдгөр өмнө бас техник эдийн засгийн үндэслэлээр шинэ тухайлбал яг энэ нөхцлүүдэд харах боломжгүй байсан юм болов. Яагаад заавал энэ хууль батлагдчихэж энэ төслүүд бас явах шаардлага үүсэж байна. За арчилсан намын хувьд улсын хурлын арчилсан намын бүлгийн хувьд тэгээд бидний байр суурь ямар байгаа вэ гэхлээр тухайлсан төслүүдийг урагшлуулахтай холбоотойгоор нийт одоо макро эдийн засгийн доктортой байдалтай халдсан за төсвийн доктортой байдлыг одоо эрсдэлд оруулсан ер нь энэ улсын төсөвтэй холбоотой одоо энэ макро эдийн засгийнхаа тогтолцоог эрсдэлд оруулсан юм нэг удаагийн шинжтэй хууль батлах нь цаашдаа макро эдийн засгийн эрсдэл үүсгэнэ гэсэн ийм байр суурьтай байна. Тэгэхээр бид бол одоо төсвийн тухай хууль, төсвийн доктортой байдлын тухай хууль, өөрийн удирдлагын тухай хуулиудаараа бас тодорхой юм одоо төсвийн тусгай шаардлагуудыг бол баталж өгсөн байгаа шүү дээ. Тэгээд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бас одоо энэ систем үйлчлээд явж байгаа. Тэгээ манай эдийн засаг бол бас ийм мөчлөгтэй эдийн засаг дэлхийд дахинд олон улсын зах зээл дээрх түүхийдийн үнээс хамааралтай. Тэгээ тэр утгаараа энэ төсвийн зарлагынхаа өсөлтийг тийм ээ төсвийн алдагдлын өсөлтийг бол ингээд хязгаарлаж өгөх асуудлыг бол бид бас олон жилийн одоо уггүй хичээл зүтгэлийн хүрээнд бас нэг ийм дүрмүүдийг бий болгохыг зорж байгаа. Тэгээд харамсалтай нь болохоор энэ оруулж ирж байгаа нэг удаагийн хууль нь болохоор 3 төсөл нь бол одоо ингээд одоо ийм зүйлээр одоо ач холбогдолтой бид нар энийг заашгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж одоо тэгж тийм үндслээр үндсэн одоо тогтолцооныхоо доктортой байдлыг алдагдуулах нь бол эрсдэлтэй л гэж үзээд байгаа. За тэгээд тухайлах юм бол за одоо төслүүд дээр ярих юм бол газрын тосны үйлдвэрийн төсөл бол одоо жишээл анхны хэлцээр нь бол 17 он байгуулагдсан. Тэ одоо өөрөөр хэлбэл 9 жилийн өмнө. Тэгээ өнгөрсөн хугацаанд ер нь юу хийгдвэ гэдэг асуудлуудыг яриад байгаа. Тэгээ гинт одоо ухаан орсон хүн шиг тийм ээ. За одоо ерөөсөө л 2 жил багтаага шахаад хийхгүй бол шахаад энэ одоо нөгөө зарцуултуудыг хийхгүй болохгүй байна гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр тийм сангийн яамны зүгээс засгийн газрын зүгээс ер нь бол энэ төлөвлөлтийг бол одоо маш муу хийж байна гэсэн нэг асуудал. За яг энэ хууль дээр бас хуулийн төслийн бүрдүүлбэрийг аваад үзэх юм бол засгийн газраас бас дэмжээгүй маягийн одоо ийм санал өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөл нь бол хэрэг батлагдах юм бол төсвийн сахилга батад сөрөг нөлөө үзүүлнэ тийм ээ. Дээрээс нь засгийн газраас одоо сая шинэ засгийн газраас тийм санал өгсөн шүү. Өмнө өгсөн байсан санал. За энэ чинь сүүлд оруулж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ ямар ч байсан засгийн газрын зүгээс гэдэг нь болохоор одоо энэ чинь нэг л намын одоо олонхын бүлгээс бүрдсэн засгийн газар байгаа даа шүү дээ. Би одоо яг аль засгийн газар нь бол мэдэхгүй байна. Ямар ч байсан засгийн газраас ирүүлсэн санал нь бол төсвийн сахилга батд бас сөргөөр нөлөөлж болзошгүй гэдэг саналыг засгийн газар өгчөд байгаа байхгүй. Гэтэл энийг бол одоо нөгөө хувь гишүүд санаачлаад ингээд яваад байгаа нь бас дахиад нөгөө нэг одоо засгийн газар нь одоо гол хэрэгжүүлэх субъект нь тэ үнэндээ одоо яг энэ төсөлтөө ихтгэл муутай байгаагийн бас нэг хэлбэр гэж хараад байгаа. Тэгэхээр цаашид бол одоо бид бол
макро эдийн засгийнхаа одоо энэ доктортой байдлыг чухалчилж тэгээд дээрэс нь бол одоо юм одоо юу гэдгийг хөрөнгө оруулалтын ялангуяа одоо ингээд нөгөө хувийн хвшлээс орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэл рүүгээ ажиллахын тулд энэ одоо төсвийн тусгай шаардлагуудаа бол одоо баримталж ажиллах нь чухал байна гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр дэлхийн сайхан доктороос бас тодруулъя гэж бодож байна. За мэдээж Монгол Улсын хувьд бол төсвийн доктортой байдлын зөвлөл гэдэг бол өөрөө байгуулагдсан гол зорилго нь төсвийг доктортой сахилга баттай байлгах гол чиглэл нь явж байгаа. Тэгэхээр энэ доктортой байдлын зөвлөл дээр яг энэ хуулийн төсөл дээр ямар санал өгсөн байгаа бол таавс энэ тал дээр байр суурь. Тийм төсвийн доктортой байдлын зөвлөл нь яг таны хэлсэнчлэн төсвийг ер нь доктортой байдлыг сахиулах гэдэг ийм асуудлыг ярьдаг. Энэ бодлогынхаа хүрээнд бид нар хэдийгээр хуулинд бидний төсвийн доктортой байдлыг хангуулах гэж заасан боловч төсвийн эрх зүйн орчин бодлого төсвийн эрсдлийг гадаад үрийг харж онилж ажилтдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл төсвийн эрх зүйн орчин доктортой байх ёстой, бодлогын доктортой байх ёстой. Эрсдэл буюу төсвийн бодлогоос шалтгаалаад ирээдүйд Монгол улсад ямар нэгэн эрсдэл тулгархгүй байх ёстой гэдэг энэ үүднээс л бид нар хардаг. За яг энэ төсөл дээр бид нар ажилласан. За банкны орооны дарга Наранбаатарын өгсөн чиглэлийн дагуу бид гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл дээр ажиллаад зөвлөлтөөгөө дүгнэлт зөвлөмж өгөөд улсын хурлын сайтн дээр байршуулсан гишүүд хөргүүлсэн. За бидний дүгнэлт зөвлөмж бол их тодорхой. Бидний үндсэн хуулийн чиг үүрэг нь бол улсын хурлыг мэдээлэлжүүлэх, улсын хурлд дүгнэлт зөвлөмж өгөх. За авах хэсэг асуудлыг эдгээр маань шийднэ. Улсын хурл маань шийднэ. Тэгэхээр маань дүгнэлт зөвлөмжийн дээр яг гол зүг дурдсан зүйл бол энэ хууль энийг баталснараа тодорхой хэмжээгээр төсвийн доктортой байдалд тогтолцооны хувьд төлсөргөөр нөлөөлөх юм байна гэдгийг л дүгнэлтэнд илүү тодорхой харуулсан. Улсын төсөв, орон нутгийн төсөв энэ нэг 5-6хан залттай өгөн жижигхэн хууль л та. Тэгэхээр энэ залтан дээр улсын төсөв, орон нутгийн төсөв тийм өрүүд нь хамаарахгүй гэж зааж байгаа. Хамаарахгүй гэж заасан нь бол төсвийн тогтолцооны хувьд бол тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөлнө. Нөгөө талаас энэ хүү өрүүд нь энэ нь бол улсын төсвийн хязгаар, төсвийн доктортой байдлын хуулийн 4.1-т төсвийн хязгаар, төсвийн тусгай шаардлага гэсэн заалт байдаг. Төсвийн тусгай шаардлагуудад нөлөөлнө. Дээрээс нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл одоо бидний батлаад явж байгаа, дахиад одоо батлах гэж байгаа төсвийн хүрээний мэдээлэлд нөлөөлнө. Тэгэхээр тогтолцооны хувьд бол гажуудал үүсэх юм байна. Хоёрдугаарт нь нэгэн төлөв мөр нэгэнд ороод ирж байгаа юм шиг хэдий төсөвт хамаарахгүй гэж заасан ч гэсэн энэ өрүүд нь улсын төсөв дээр нөлөөлнө. Улсын төсөвт нөлөөлөл нь бол 2 их найд, 3 их найд гэдэг ингээд жил дараалал явж байгаа юм л та. Тэгэхээр ийм учраас бидний өгсөн зөвлөмжийн гол зүйл нь бол энэ бол тогтолцооны гажуудалд нөлөөлөх юм байна, төсвийн доктортой байдлыг алдагдуулах юм байна, эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлөх юм байна, төсвийн алдагдал болон төсвийн тэнцэл, төсвийн гадаад үрт нөлөөлөх юм байна. Ийм учраас энэ дээр бол төсвийн доктортой байдлын зөвлөл бол хүлээн авах боломжгүй байна гэдэг юм дүгнэлтийг шууд хэлсэн. Гэхдээ мэдээж хүлээн авах хэсгийг бид шийдэхгүй улсын хурл шийднэ гэдгийг хэлэх нь зүйтэй. Хоёрдугаарт нь зөвлөлийн зүгээс энэхүү төслүүдийн эдийн засгийн ач холбогдлыг бол үүсэхгүй байгаа. Гэхдээ зөвлөл энэ дүгнэлтийг өгөхдөө урт хугацаанд төсвийн бодлогыг мөшгөх гэж оролцсон шинжилгээ ухааны үүднээс нь яагаад бид ингээд энэ том төслүүдийн төсөв дотор багтахгүй болчихваа гэдэг. Тэгэхээр сүүлийн 15 жилийн турш Монгол улсын төсөв 5 дахин гаруй өссөн. 10-аас 15 онд 269, 15-6-аас 20 онд 199, 20-аас 25 оны хооронд 2.6 дахин өсчихсөн. Тэгэхээр асар хурдтай өссөн. Дээрээс нь түрүүний гишүүний хэлсэн бодлогын орон зайгаа шахсан, төсвийн зарлага нь өссөн. 24 онд бид төсвийн зарлагаа 35% өсгсөн. Тэгэхээр энэ өсөлт нь нөгөө бидний бодлогын орон зайг шахацны улмаас ийм болсон байна. Хэрвээ ийм асуудлыг дахиж гаргахгүй байхын тулд энэ хуулийг ядаж нэг удаагийн чиглэлээр нь батлаад дахиж ийм орон зайг битгий үүсгэж нэг буруу жишээ үүсгэх гэдэг нь хэрвээ энэ хууль ингээд явчлаа гэж бодоход дараа нь дахиад нэг төслүүдийг ингээ оруулаад ирэх боломжтой. Дахиад нэг удаагийн нэлээд олон хууль явуучих юм бол хэдийгээр бид энэндээ төсөвтөө хамаарахгүйгээр гэж болж байж болно. Бүгд нэгтлэн бодох бүртгэлийн хувьд яаж шийдэж байгааг нь бол мэдэхгүй. Гэхдээ олон улсын байгууллагууд гэсэн яхахгүй биднийг хоёр төсөвтэй болчлаа гэж харах нөхцөл байдал үүсэх гэдэг юм л байдал байгаа юм. Тэгэхээр яг мэргэжлийн үүднээс нь бол харахад бол үнэхээр та бүхний дүгнэлтээс саяны одоо жишээ нь бол тэр урт хугацааны нөлөөлийн судалгаагаар бол төсвийн зарлага сахилга батлахгүйгээс болж үссэн байна. Бид нар энэ зарлагаа хэтэрхий өсгөж явсан байна. Тэ? Зарлага нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөс заримдаа өндөр яваад ирсэн байна. Ялангуяа энэ 16, 20, 24 онуудад ингэж огцом өссөн байна.
Тэгэхээр энэ бодлогын өмнөх олон жилийн бодлогын алдаа нь өнөөдөр бид нар том төслүүдэд төсөөрөө дамжуулж хэрэгжих боломжгүй болгож байгаа юм биш үү. Тэгэхээр энийг цаашдын бодлогонд анхаараач эсвэл том төслүүдийг хэрэгжүүлэх өөр орон зай гэрлэлхийлээч гэсэн бид нар ийм зөвлөмжийг өгöd байгаа. Өөр орон зай гэдэг нь чинь хөгжлийн банк байх боломжтой. Тэгэхээр бас уянгаа гişмж тодорхойлоо за хэрвээ энэ хуулийн төсөл батлагдлаа гэж үзэхэд за нөгөө талд бол бас түрүүн танд тайлбарлаж байгаа өрийн таац бас өсөж иж энэ томоохон мега төслүүд бас хийгдэх нэг юм эрх зүйн орчин бүрднэ гэсэн нэг үнцэг ба. Гэхдээ мэдээж энэ бол өөрөө эдийн засгийн бас томоохон дарамтгыг нөгөө талдаа шуудгаараа үүсгэх нэг юм үнцэг байна л да. Тэгэхээр энэ яг хэрэгжсэн тохиолдолд нөгөө төгөр бас яг энэ үнэхэрийн саяны ярьж байгаа эрсдлүүдийг хэрхэн тооцож ямар механизмуудыг энэ хуулинд бас тусгаж өгч тухайлбал аудитыг үүнд одоо хэрхэн яаж оролцохоор заасан байна. Тэгээ аудит бол яг өөрийнхөө төлөвлөгөөнийхөө дагуу төлөвлөгөөт хяналтаа тавиад тэгээд мэдээж төслүүдийг хэрэгжүүлэх ёстой болно. Гэхдээ зөв Улсын хурлын гишүүнээр ажиллах хугацаанд нэг зүйл их ойлгомжтой болдог. Монгол улс нэг альва нэг зүйлийг хийя гэхдээ дандаа нэг хуулийн аль нэг залттай сөргөлт хэрэг гардаг. Тухайн хуулийг батлахдаа хэрэг судалгаатай хийсэн нөхцөл байдал геополитик манай мөнхийн хоёр хөршийн асуудал нь хэр их бодлогод нь тусаж хууль болон батлагдсан бэ гэдг нь тодорхой биш. Одоо ингээл нэг том төслүүд яваг сая Дэлгэрсэн докторийн хэлсэн үг болгон тунаас санал нэгдэж байна л да. Дахиад одоо иймэрхүү байдлаар нэг удаагийн шинжтэй хууль батлахгүй байх дээр анхаараарай гэж байгаа байхгүй юу. Хуулиуд одоо энэ ярьж байгаа гурван төсөл дээр бол ач холбогдлын хувьд санал нэг байгаа гэд. Тэгэхээр одоо хаанч манай хууль эрх зүйн орчинд нэг удаагийн ийм төсөвтэй холбоотой хуулийг гаргаж болохгүй гэсэн залт байхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ боломжийг ашиглаад гишүүд энэ геополитикийн нөхцөл байдал, бидний байгаа өнөөдрийн нөхцөл байдал, энэ гурван төсөл нь өөрсдөө богино хугацаанд хэрвээ хэрэгжиж эхэлчих юм бол дараа нь өөрсдийнхөө тэр зээлийн хүүгээ төлөх боломжтой эргээгээд үйл ажиллагаанаас мөнгө олчих юм байна гэсэн гурван төслийг гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгээ бас ач холбогдлоор нэрмлээд гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр нь анхаарад дараа нь ийм байдал тэгвэл төсөвтөрөө төсвийн энэ бодлого дээр урт хугацааны төлөвлөлт дээр яаж гарахгүй байх. Аль хуулинд нь ямар заалт оруулах. Энэ дээр манай төсвийн доктортой байдлын зөвлөлийн бас зөвлөлөөд өгвөл их зүгээр байна. Тэгэхгүй болохоор одоо төсөв батлагдах тоолонд л төсвийн доктортой байдал руугаа одоо хөндөж ордог. Яг төсвийн доктортой байдлынхаа орж ирээл бүх эрсдлүүдийг яг сая жаргалан гишүүн шиг Дэлгэрсэн доктор шиг ингээ хийлдэг. Тэгэл үнэхээр өөр нөхцөл байдал байхгүй орон зай харагдахгүй байгаа учраас ингээл олонхороо батлаад явах жишээтэй. Тэгэхээр нэгдүгээрт яг энэ төсвийн урт хугацааны төлөвлөлттэй холбоотой хууль эрх зүйн орчин дээр яг нэлээд сайн төсвийн доктортой байдлын зөвлөлийг ажиллах хэрэгтэй юм шиг байна. Цаашдаа ингэж болохгүй гэдэг. Нэг нь тэлцэн төсвийг тэгээ одоо яаж хязгаарлах. Энэ том төслүүдийг явуулахгүй гэвэл тэгийг яах. Хамгийн зүгээр энгийн логикоор эрдэд хэлмээр байгаа зүйл нь одоо олон улсад зээл авлаа гэдэг нэг тодорхой хэмжээг ингээд амлалтанд нь оруулсан байна. Ашиглаагүй зээлэндээ бид нар мөнгө төлж байгаа шүү дээ. Ашиглаагүй зээлэндээ бид нар мөнгө төлдөг. Гэхдээ яагаад гэвэл ашиглах хэрэгтэй, төслүүд нь хэрэгтэй гэж бид нар зээлээ авцсан байдаг. Тэгэхээр энэ гажуудлыг бид нар засах ёстой. Тэгэхээр өнөөдөр яригдж байгаа эрсдлүүд бол бодтой. Гэхдээ тэгэл альва нэг хуулийн төслийг яригдаад нэг хим хэмжээг тогтооход эрсдэлгүй байна гэж болох байхгүй байна. Жаргалан гишүүнээс бас асууя. Тэгэхээр таны ярьж байгаа макро эдийн засгийн төвшөнд бас юм тодорхой эрсдлүүд харагдаж байна гэдэг түрүүн тайлбарласан. За түрүүн бас Дэлгэрсэн докторын хэлж байгаа өнцгүүдийг одоо төсвийн доктортой байдлын зөвлөл бол маш тодорхой дэмжихгүй байгаа гэсэн юм саналаа бол өгсөн байгаа юм байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд яг мэдээж техник эдийн засгийн үндэслэлээр бол эрсдлүүдийг тооцоолж оруулдаг шүү дээ. Гэтэл саяын төсвийн зарлагтай холбоотой бас ингэ үнцэг гараад ирлээ л дээ. Хэд дахин дийлээд түүндээ одоо захирагдахгүй байсансаа болоод ингэ явчихлаа. Тэгээ энэ хариуцлага ер нь одоо хизээ яригдах ёстой, хин үнийг хариуцах ёстой юм бэ? Яг том төслүүдэд хөдөлгөх ёстой гэдэг агуулга яриад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо бас хэд хэдэн гаргалгаанууд байгаа даа. Заавал одоо яг төсвийн хэрэв орон зай хомигдж байгаа нөхцөлд тэгээ одоо сая сайхан доктор хэлдэг шиг хөгжлийн банк гэдэг юм уу төр хувийн хвшлийн түншлэл за дээрэс нь гадаадын шууд хөрөнгө оруулалт гэх мэтээр одоо засгийн газар нэлээд тийм бүтээлч байдлаар энэ асуудалд хандмаар байгаа байхгүй. Тэгээд одоо жишээлх юм бол саяны яригадаад байгаа хоёр зээлэг дээр нь бол одоо жишээл Эрдэнэ бүрэнгийн одоо ахын яг тэмтэй холбоотой том хилцээр нь бол бүр 15 онд одоо анх батлагдчихсэн байх жишээтэй тий. За энтгэхтэй хийсэн хилцээр бол 17 онд батлагдчихсэн байх жишээтэй. Тэгэхээр бид нар бол яг үнэндээ бол ингээд маш их цаг хугацаа бас алдаад байгаа. Яг ингээд тухай бүр нь гаргаад яваад байх боломжтой байсан тэр орон зайгаа бас ашиглахгүйгээр тэгээд одоо өдийг хүрчээд яана бид нар одоо ийм олон
зээлийн хэлцээрт гарын үсэг зурцсан тэрэнд нь одоо ингээд жишээлбэл хөдлөөд яваад байна гэдэг асуудал яригдаад байна. За тэгээд дээрэс нь бол одоо энэ төсвийн доктортой байдлаа хамгаалах чиглэлээр гэдэг юм уу одоо макро эдийн засгийнхаа орчныг энэ доктортой байлгах чиглэлээр бас ажил хийхгүй бол энэ нөгөө дээрийн яриад байгаа том төслүүд рүү гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломжууд бас хумигдаад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ үгдийн төгрөгийн ханш хэлбэлцээд авах юм бол манай инфляцийн түвшин ингээд ийм бас хэлбэлцээд авах юм бол гадаадын шууд хөрөнгө оруулалт бас орж ирэхгүй тийм ээ. Тэгэхээр одоо төрийн бол одоо яг одоо энэ цагт бол төрөөс баримтлах хамгийн чухал бодлого бол энэ доктортой байдлаа эрхэмлээд энэ саяны дурдсан одоо инфляц төгрөгийн ханшийг доктортой түвшин бас барих явдал байгаа байхгүй. Энэ бол одоо хөрөнгө оруулалт татах талаасаа ч тэр дотоодынхоо одоо иргэдийн худалдаа авах чадрыг хамгаалах талаасаа ч тэр ач холбогдолтой болчиход байгаа. За тэгээд энэ утгаараа сая бас нэр бүхий гишүүд Тэмүүлэн гишүүний планкн дээр бас нэг хуулийн төсөл санаачилсан байгаа. За тэр нь бол юу вэ гэхлээр 24 оны 8 сард бид нар бас энэ төсвийн тусгай шаардлагуудаа өөрчлөлт оруулсан юм. 2 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо буцааж одоо өмнөх хэв маяг руу оруулах яг илүү тодорхой болгох тэр одоо хуулийн төслийг бол одоо бидний бас хэсэг гишүүд санаачлаад явж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр одоо нөгөө маш ойлгомжтой байх тий одоо төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас сэтрэхгүй байх тий. За мөн одоо нөгөө төсвийн зарлага дээр бас тавих хязгаарлалтуудыг яг өмнөх хязгаарлалтууд руу авчиж өгч байгаа. Тэгэхээр бол цаашид бол одоо бид нар ингээд нөгөө нэг яг энэ хүрээх хязгаардаа төсвөө батлаад явах тийм үү. Бусад одоо нөгөө нэг томоохон төслүүдэд хөдөлгөх орон зайнуудаа болохоор одоо тэр түрүүний дурдгдсан одоо хөгжлийн багч гэдэг юм уу, концесс гэдэг юм уу тий одоо ингээд шууд хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх одоо ийм илүү тийм одоо ганц төр дээр, ганц төсөв дээр багтаахгүйгээр явах асуудлууд. За бас нэг хэлхийг хүсэж байгаа зүйл нь за мэдээж газрын тосны үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц 2 дээр бол ер нь концессус үүсчихэд ах шиг байна. Энэ хоёр төсөл бол ингээд тодорхой хэмжээнд бол ингээд явах нь ач холбогдолтой гэдэг утгаараа. За селф дид төв дээр бол тийм концессус алга. Тэгээ сая бол нөгөө энэ их хурал дээр явдаг анхны хилцүүлэг дээр бол бас гишүүд зарчмын зөрүүтэй санал өгөөд төсвийн байнгын хорон дээр бол энэ селф дид төвийг бол энэ хуулийн төслөөс хасах санал дэмжигдсэн гэж ойлгосон. Харамсалтай нь одоо нөгөө яг чуулган дээр бол тэр санал унсан. Тэгэхээр энэ селф дид төв дээр бол бас маш олон асуудлууд байгаа. Юу вэ гэхэлэр энэ бол одоо нөгөө нийслэлээс гаргасан бондор санхүүжих төсөл байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ хамгийн гол нь энэ селф дид төв дээр төр өөрөө барилгын салбар руу шууд одоо ингээд нөгөө орж ирж байгаа явдал байгаа. Тэгэхээр нөгөө хувийн хвшлийн гүйцэтгэх боломжтой ажлыг тий одоо төр шууд санхүүжүүлээд тийм ээ. Тэгэхээр нөгөө талаас агшилт явуулах. Агшилт явуулах. Тийм. Тэгэхээр одоо нөгөө хувийн хвшлийг одоо бид нар зайлуулах дэмжиж яг хувийн хвшлэлээр байгаа одоо ажлын байр тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо дотоодын энэ барилгын салбарын өсөлтийг дэмжих нь чухал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо маш бас энэ асуудал дээр бол одоо маш тийм одоо сөрөг байр суурийг бол олон гишүүд эзэлж байна л гэж харж байна тийм. Дэлгэр сайхан тогтоос бас тодорхойл саяхан заа бас юу 2028-аас 29 оны төсвийн төслийг өргөн барьсан. За түүн дээрээс харахад бол засгийн газрын өрийг бол 29 он 45% дотоодын хөрж бууруулна гэсэн зорилт бол тавьсан. Одоо бол 50%-тай болцсон явж идэг. За энд яригдаад байгаа том төслүүдтэй холбоотой одоо нэг удаагийн хуулийн маань асуудал бас байгаад байдаг. Энэ маань мэдээж нөгөө талдаа үр хэмжээ нэмэгдэх нь бол тодорхой. Тэгэхээр энэ хоёрын эсрэгцлийг та юу гэж харж байна? Хэр бодиттой төсөөлөл бол? За ер нь 5 дахь өдөр өргөн барьсан. За бид нар яг өнөөдөр 5 дахь өдөр сүлээж яваад энэ дээр өөрсдөө бас дүгнэлтөөр ажиллаж байна. За ерөнхийдөө энэ гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд яг өөрийн орон зай бол тодорхой хэмжээгээр байгаа гэж үзэж байна гэж би засгийн газрыг харсан. Учир нь яг бид нар анх төсвийн доктортой байдлын тухай хуулийг 10 онд батлахдаа гадаад өрийн таазаа бид 40% гээд баталсан байсан. Тэрнээс хойш бид өрийн таазандаа багтахаа болоод сая л нөгөө ярьсан шалтгаанаар өрийн таазандаа багтахаа болонгуудаа өнийгээ бид 60 болгосон. Тодорхой хугацаанд бүр 60-аас даваад явж исэн үе би. Тэгэхээр одоо бол яг зөвхөн өөрөө харах юм бол бид нар 60% босго руу тулаагүй байгаа. Ийм учраас өөрийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх юм орон зай бол байгаа. Гэхдээ нөгөө талд нь нөгөө төсвийн тусгай шаардлага гууд төсвийн хязгаар гэдэг ойлголтуудыг харахаар бол өөрийг тийм дураараа нэмэх боломж болцоо бас байхгүй байгаа. Тэгэхээр бидний хувьд өрийг нэмэгдүүлэх юм орон зайд ашиглах юм саналыг тавьж байгааг бол одоохон ойлгож хүлээж авчих. Гэхдээ энэ нь ямар үр ашигтай байх вэ? Сүүлийн жилүүдэд манай зөвлөлтөөс гол хараад байгаа зүйл нь энэ олон дахин төсөв тэлсэн
Энэ их алдагдал бид нар бий болгосон. Дээрээс нь энэ их гадаад үр тавьсны нийгмийн эдийн засгийн үр ашиг нь хаана байгаа вэ гэдэг дээр л илүү анхаарал хандуулж байгаа. Эннээс болоод боловсрол, эрүүл мэнд тийм ээ Монгол улсын өрсөлдөх чадвар ядуурл гэдэг гол хүнцүү зүйлтүүд маань энэ сүүлийн улуурхаагаас хамааралтай болсон 15-6 жилийн дотор буурч чадсан үгүй юу гэдэг дээр л анхаарал хандуулж байгаа. Түрүүн жаргалан гишүүнийхтэр тодруулахад зөвлөлд бол мэдээллийн хязгаарлагдмал байдалтай байснаас гадна цэлбэдэд төвдөр бол бас бүр илүү эсрэг байр суурьтай байгаа. Түн цэлбэдэд бол ажлаа эхлүүлж чадаагүй 24 онд бонд гаргангуудаа ажлаа эхлүүлж чадаагүйгээс болоод бондоо Монгол банкнд байршуулаад тэрийг нь Монгол банк өөрөө арилжааны банкудад байршуулах замаар түр их усрыг нь хадгалах юм процесс үүссэн жишээ нь өөр ашигтай зээлийн ашиглаж чадахгүй байгаа байдал нь өөрөөс нь хамаарчихсан юм тал бол байгаад байгаа. Нөгөө хоёр төсөл төр бол яг хөвдөд өөрийн таазанд хязгаарлагдчихсан юм байдал байна. Тэрс арай өөр нөхцөл байдал. Нөхцөл байдал гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Та бүхэнд урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн бол маш их баярлалаа.